Бодлого тодорхойлогч, зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Зорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгааг хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ. Сайн байцгаана үзэгчдээ. Анализ засаглал ба зах зээл хөтөлбөрийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн бодлоо. Тэгэхээр анализ засаглал ба зах зээл хөтөлбөр маань бодлого тодорхойлогчид болон яг экспертүүд, зах зээлийн түлхүүр тоглогчид хөгжлийн баримжаатай шийдвэр гаргалтыг хамтдаа хилэлцэж бас бүтээмжид чиглэсэн хилцүүлгийг өрнүүлэх ийм зорилготой байдаг. Бид агуулгуудаа хэвлэл мэдээллийн салбарын 7 редакцтай хамтран бүтээж байгааг дуулгахад таатай байна. За энэ удаагийн дугаар маш сонирхолтой сэдвээр бид бэлтгэн та бүхэнд хүрж байгаа. Энэ бол хог хаягдлын менежмент, дахин боловсруулалт, ангиллалт, за иргэдийн оролцоо, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны чиглэлээр шийдлүүд юу байх вэ гэдэг сэдвийг бид хөндөн бэлтгэж байна. Ингээд зочдоо танилцуулъя. За бидний зочин байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар сайд хүрэлцээрсэн танд их баярлалаа. За мөн MCS Coca-Cola компани гүйцэтгэх захирал Мигмар Жав захирал танд их баярлалаа. За өнгө нэм төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Амгалан Эрдэнэ захирлыг бас ураад байна. Та бүхэнд их баярлалаа. За бид хог хаягдлын талаар маш олон ярьдаг. Гэтэ яг ямар шийдэл хэрэгтэй байна вэ? Гацаанаас гаргахад юу хэрэгтэй байна вэ гэдгийг энэ удаагийн дугаараар илүүтэй бас тоо мэдээлэл суурлаж, салбарын бүх оролцогч талуудыг нь одоо урьж ингэж бэлтгэхээр зорьсон байгаа. Тэгэхээр одоо яг хог хаягдлын дахин ашиглалт, одоо ангиллалт, одоо байгаа гарч байгаа хатуу хог хаягдал дээр те хэдэн хувь нь ямар төрлийн хог хаягдал байгаа дээр хэрэглэгчид юу хийж байгааг мэдчихлээ. Ийм зах зээлийн мэдээллүүдээс эхлэе гэж бодож байна. Тэгэхээр Амгалан Эрдэнэ захирлаас асууя. За хэдэн хувь нь дахиж ангилж гэн ер нь хэдийн хэмжээний тооны хог гарч байгаа, хэдийн хэмжээний өртөг бүхий болон мөнгө олох боломжтой энэ хог гэдэг энэ баялагийг бид нар ер нь энэ зах зээлд эргэлдүүлээд байгаа юм бэ. За манай байгууллага бол илүү төлхөө хог үүсгэгчд буюу аж ахуйн нэгж байгууллага. За нөгөө талдаа болохоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр хоёрын хоорондох уялдаа холбоог илүү хангаж ажиллахаар ингэж чиглэж ажилтдаг төрийн бас байгууллагаа хог хаягдлын менежментийн чиглэлээр. За тэгээд ер нь бол бидний зорилго бол нөгөө дахин боловсруулаад байгаа хаягдлын хувь хэмжээг нэмэх юм зорилготой. За тэгээд одоо Монгол улсын хатуу хог хаягдлын дансны судалгаагаар бол Монгол улсад жилдээ нэг 2.7-оос 3.5 сая тонн хог хаягдал үүсдэг гэсэн юм судалгаанууд байдаг. За тэгээд манай салбарын судалгаанууд бас тайлан болгон дээрээ баг ингээ өөр харагдаад байдаг. Тэгэхээр ер нь дунджаар харахаар нэг 2.7-оос 3.5 сая тонн хог хаягдал үүсээд байгаа. За тэгээд энэнийхээ бол нэг 7 орчим хувийг дахин боловсруулаад үлдсэн нь бол хог болоод хаягдаад байгаа гэсэн юм нөхцөл байдал байгаа юм л та. За тийм яг нэг судалгаанаас харахаар хамгийн багадаа манай улсад үүсэж байгаа хог хаягдлын хамгийн багадаа 22-оос 30%-ийг нь бол дахин боловсруулах боломжтой гэж үзэж байгаа. За тэгээд тэрнээс дээшээ 40-оос 50% хүртэл одоо нэмэгдэх юм боломжтой гэсэн юм судалгаанууд харуулж байгаа юм л та. Coca-Cola компанийн хувьд бид нар бол аль хэдийнэ мэддэг болсон. Унтраа дахин Англи байгаль дээлтэй хэрэглээг дэмжиж маш олон төрлийн хэрэгжигдэж чиглэсэн компанид ажлуудыг хийдэг. Дээрээс нь сав баглаа бодлогын хувьд бас нэлээд инновацуудыг бас сүүлийн жилүүдэд хийж ах шиг байна. Саяхан бас би яг мэдээлэл харж ирсэн. Яг энэ чиглэл дээр хамгийн том үр дүнгээсээ тавс хуваалцахгүй юу? За тийм. Ер нь хуучин 2018 оноос өмнө гадуур одоо хаягдсан хунцар хаягдлыг хүмүүс цуглуулж түүгээд тэгээд урагшаа дотоос руу гаргаад идэг байсан шүү дээ. Том одоо шудартай зөөгд. Тэгээд энэ бол одоо нэгдүгээр байгаль орчны талаас хоёрдугаар энэ албан бус байдлаар тийм цуглуулах ажил бол одоо тодорхой хяналт тооцоо мэдээлэл статистик судалгаа байхгүй ингээд явж ирсэн. Тэгээд 18 онд хятад бол хилээ хаасан өөрөөр хэлбэл төвхөөр нь одоо хунцар цуглуулсны оруулахын хоригдсон. Тухайн оронд өөрт нь бас асуудал үүссэн байгаа л тэр. Тэгээд энэ үеэс бол бид нэлийн итгэх чармаалт гаргаад манай одоо хунцар савны нийлүүлэгч компанийг одоо уриалаад бид нар одоо дахин боловсруулсан түүхийг та нар гаргачих юм бол бид нар ирээдүйд өөрсдийнхөө сав баглаа бодлыг импортыг орлох хэмжээний одоо дотоодын тэр дахин боловсруулсан түүхий дээр одоо хуруушил сав хийж болох юм аа гэж. Тэгээд энэ бол 6 жил гаруй үргэлжилсэн нийт ажил болж байна. За хамгийн одоо томоохон ажил бол үндсэндээ бид нар янз бүрийн хууль эрх зүйн орчин бодлогыг одоо хүлээгээд байхгүйгээр өөрсдөө ингээ хийгээд үзүүлчих анхдагч болъё.
гэсэн санаачлага гараад тэгээд тоног төхөөрөмж судалгаа хийгээд дээрэс нь олон улсын Coca-Cola-гийн одоо хэрэгжүүлсэн байгаа төслүүдийг очиж үзэж танилцсан. За маш их одоо нэхур нэмбэ хандсан. Тэгээд 2021 онд яг ковидын үеэр энэ үйлдвэр ашиглалтанд орсон. Одоо 22-ийн тэнд TML пластик гэж үйлдвэр байгаа. За энэ үйлдвэр хүчин чадал нь жилдээ 20,000 тонн хуунцар дахин боловсруулах чадвартай. За манай улсын нийт хэрэглээний хэмжээс бол даруй одоо 30-40% илүү хүчин чадал. Нийт хэрэглээний. Нийт хэрэглээний. За энэ бол нэлээд алсын хараатай урт хугацаанд одоо хэрэглэгдэх нөөцөө бодсон гэсэн үг. За энэ юу хийдэм бэ гэхээр ерөөсөө цэвэр одоо импортоор орж ирж байгаа нефтийн дайвар бүтээгдэхүүн тэр мөхлөг буюу одоо тэр будаа шиг одоо пеллет гэж нэрлэдэг англиар. Энийг одоо гадаадаас авахгүйгээр дотооддоо боловсруулаад байдаг нэг жижиг түүхийд. Тий. Тэгэхээр хоёр зэрэглэлийн одоо бүтээгдэхүүн тэндээс гарч болж байгаа. Дахин боловсруулалт тэгэхээр зэрэг food grade буюу хүнсний савгаглаа хийх боломжтой. Fabric grade буюу одоо том брэндүүд ялангуяа одоо дандаа дахин боловсруулсан хуунцраар хийсэн пүүз, спортын хувцас брэндүүд хийж байгаа. Тэгээ хятад бол энэ бол маш хурдтай өссөн хөгжсөн байгаа. Тэгэхээр яг ийм хоёр төрлийн бүтээгдэхүүн гарах боломжтой тийм үйлдвэр ашиглалтанд орсон. За мөн тэнд бол одоо recycling актив буюу дахин боловсруулалтын актив байгуулсан. Яагаад гэвэл урт хугацаанд бид нар энэ дахин боловсруулалтыг хүмүүс таниулж ойлгуулах, хог хаягдлыг хог гэж биш энийг баялаг гэж харах ойлголтыг өгөх тийм ажил давхар хийгээд явж байгаа. Тэгээ одоогоор бол бид нар энэ одоо жишээлбэл Банако улсын савыг 1 сараас бид нар дахин одоо боловсруулсан түүхий дээр хийж байгаа. Импортыг оруулах ажлын байр бий болгож байна. Байгаль орчинд хөрвүүлэх. Ингээд эргээд эдийн засгийн одоо бүтэн эргэлтэнд оруулж байгаа гэсэн үг. Өөрөө одоо нэмэн үртгүүд л үе шат бүртээ бас Монголдоо шингээд энэ бол газар болгох ёсгүй. Энэ бол газар болгох ёсгүй. Энэ бол эргээд хэрэглээ болох ёстой. Тэрийг өөрөөр л харах хэрэгтэй байна. Тийм учраас бид энэ ажлыг яасан. Нилээн тоо статистикуд байгаа бид нар дахиж гаргасан. Ер нь 2030 он гэхэд бол манайх MCS Coca-Cola компани нийт үйлдвэрлэлийг цавлж гаргасан хуунцраа 100% дахин боловсруулалтанд өгнө гэж. Энэ бол боломжтой. Боломжтой. Яагаад гэвэл боловсруулах үйлдвэр нь Монголд байгаа учраас. Эргээд 50 хүртэл хувийг нь бид нар дахин боловсруулсан түүхий дээр хийсэн савгаглаа болгох зорилготой. Дэлхийн 206 орнд байгаа брэнд. Маш олон орнд энэ ажил бол бодит ажил болоо явагдсан. Тэрүүн туршлага ойроос харах юм бол Хонконгд байна. Тэгэхээр эндээс бид нар харц суралцж байгаа юм байна. Тоо судалгаа бодит ажил болцсон байгаа учраас бид нар Монголд энийг хийж байгаа. Тэгэхээр дэлгэцэнд TML үйлдвэрийн зураг харагдаж байна. Тэгэхээр таны хэлж байгаагаар бол энэ TML-ээс гарч байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг зөвхөн энэ ус ундааны хүнсний сав баглаа бодлоос гадна өөр хувцас хэрэглэлд бас ашиглах боломжтой гэж дурдж байна тийм. Тэгэхээр технологийн хувьд болохоор хүнсний зэрэглэл нь арай нэмэлт процесс хийгддэг. Өөрөөр хэлбэл тэр чанарын стандартын хувьд одоо энэ бол Австрийн Erema гэж компани тоног төхөөрөмж байгаа. Яг одоо дэлхийн хамгийн топ стандартын тоног төхөөрөмж технологиор хийгдсэн. Хувцас хийх зорилттой нь бол Монголд одоо хэрвээ ашиглая гэвэл хэрвээ ноолуурыг одоо тэр гарч байгаа хунцрын полистер утсаар холиод хийчих юм бол бүсэхгүй. Зөв. Жишээлбэл ийм технологи хэрэгжүүлж болно. Экспорт нь гаргаж болно. Ялангуяа урд орнолгоор гаргаж болно. Тэгэхээр энэ ерөөс хайх юм байхгүй байхгүй. Бүгдийг нь ашиглах боломжтой. Энэ хунцар энэ савгт 3 төрлийн бүтээгдэхүүн бодис биш юу штэ химийн одоо нэр том юу штэ PET гэж байгаа нэг PET нэг NPP HDPE. Одоо HDPE-гээр хамгийн их юм хийж байна. Импортоор орж ирж байгаа барилгын материал захлагын утасны дарагч хоолой шугамнуудыг бол энэ материалаар хийдэг. Энийг дотооддоо бол хийдэг компани зөндөө байна. Импортоор авахын оронд дотооддоо хийгээд тэгээ барилгад ашиглаж байгаа юм тохиолдол зөндөө байна. Маш олон боломж байна те. Сайд маань бас зах зээлийн нөхцөл байдлыг хүлээн судалж байгаа бах. Үүн дээр нэмээд одоо сая бол үйлдвэрлэгчид юу хийж байгаа, дахин боловсруулах үйлдвэрүүд нь яаж байгаа, нөхцөл байдал нь ямар байгаа гэдээ бид нараас мэдээж товчхон мэдээлэл авлаа те. Яг энэ дээр бүх энэ нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцож байгаа хог хаягдaltaй холбоотой хүмүүс юу хүлээж байна гэхээр яхаарахгүй хог хаягдлын тухай хуулийн өөрчлөлт энэ дээр илүү сайжруулах зүйлс нь юу байна вэ гэд. Тэгэхээр яамны зүгээс энэ хуулийн дээр бас ажиллаж байгаа юм байна. Хамгийн гол одоо сайжруулж байгаа залтууд нь анхаарж байгаа тэр одоо өөрчлөлтүүд нь юу вэ? Та энэ дээр бас тайлбар өгөөч. Тэ
мэдээж байгаль орчны салбарын ихэнх хуулиуд нь бол 1994 оных ингээд одоогор бол 30 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнээс 2012 онд бас томоохон эрх зүйн шинжилгээнүүдийг дээд байгаль орчны нэлээд салбарын хуулиуд бол шинжлэгдэж баталж чадсан. Гэсэн хэдий боловч 2012 оноос хойш одоо 10 хэдэн жил өнгөрлөө. Энэ хугацаанд бас нөгөө хуулиуд орчин цагийн шийдэлт одоо нөгөө хөгжлийн түвшиг зохицуултын механизм болохоос илүү нөгөө хоцрогдох байдлууд үүсч эхэлсэн. Тэгээ 2025 онд бол нийтдээ 10-аад орчим хуулийн төслүүд байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамн дээр боловсрогдож байгаа. Энээс бол одоо 2 хууль уур амьсгалын тухай хууль, дээрэс нь байгалийн нөөц байгалийн үнэлгээний орчны үнэлгээний хууль, орчны үнэлгээний тухай хууль бол өргөн баригдсан. Эргээгээд бас хог хаягдлын тухай хууль бол одоо байгаль орчны яамн дээр боловсрогдож байна. Тэгээд энэ хуулиар гол асуудал нь юу вэ гэхээр нөгөө хогийг зүгээр хайдаг биш, эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байх тухай асуудал нэгэнт Монгол улсын бодлогын дунд болон урт хугацааны бодлогын баримтчгүүдэд төрсэн байгаа. Үүнийгээ одоо яаж амируулах юм бэ гэдэг асуудал байж байгаа. Нөгөө талаас хог бол одоо эрчим хүч, нөөц баялаг, одоо түүхийн эд бий болгох энэ технологи гэдэг талаас нь бас харж байгаа. Тэгээд бид нар бол энэ хог хаягдлын эко төлбөрийн асуудлууд байж байгаа. Төгсөн одоо хөтөлбөр гэж хариуцлагын тогтолцоо гэж байж байгаа. Тэгэхээр нөгөө бохирдуулагч нь хог хаягдлыг үүсгэгч нь хог хаягдлаа одоо дахин боловсруулах тэрэндээ одоо хариуцлага хүлээх эргээгээ хог хаягдлынхаа менежментийг зохион байгуулахад оролцдог байх энэ чиглэл рүү хуулийн төслүүд бол явж байгаа. Та сайн үйлдвэрлэгч, импортлогч өргөдөгсөн хариуцлагын тухай бас хөндлөө шүү дээ. Энэ дээр яг үйлдвэрлэгчийн өргөдөгсөн хариуцлага гэж юу хэлээд байна вэ? Ямар оролцоотой байх ёстой юм бэ? Ямар хувь нэмэр үзүүлэх ёстой өшөө эсвэл яг энэ агуулга дээр тусгах шаардлагатай зүйлс үйлдвэрлэгчийн зүгээс юу гэдэг вэ? Энэ EPR гэдэг нэрлэж байгаа. Энэ ойлголт бол энэ хог хаягдлын менежментийн ойлголт одоо сүүлийн 30 хэдэн жилийн түүхтэй. Одоо Европ бол ялангуяа 1990 оны үед бол хогондоо дарагдсан. За тэгээд энэ хогныхаа асуудлыг яаж шийдэх үү гэдэг маш олон жилийн одоо алдаа оноотой оролдлогууд хийгдсэн. Тэгээд газар булаад байх нь газар нь одоо байгаль орчиндөө маш хөнөөлтөй ландфил болохгүй ойлгомжтой. Тэгээд ашиглаж болох дахин ашиглаж болох одоо дахин боловсруулж болох буцаж эргэж ашиглаж болох юу вэ? Бүгдийг одоо хийж явсан бай. Тэгээд ингээд харахад бол энэ анх хог одоо бий болгож үүсгэж байгаа их усүр хаанаас вэ? Эндээс хариуцлага нь эхлэх юм байна. За тэгээд эцэстээ бүтэн ингээд тойрог эдийн засаг болгож хувирахын тулд оролцогчдод нь бүгдөө хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. Тэгээд одоо энэ усыг аваад үйлдвэрлээд гаргаж байгаа нь одоо үйлдвэрлэгч. За ингээд эцэстээ энэ юу болж хаана очиж хаягдаж юм уу байгальд хор хөнөөл үүсгэх гээд байна уу? Эсвэл дахин ашиглаад эргэлт одоо түүхийд болох гээд байна уу? Гэдэгт оролцож байгаа бүх оролцогч нарын өргөдөгсөн хариуцлагаас нэрлээд байгаа байхгүй EPR. Тэгэхээр энэ дээр бол одоо судалгааны ажлууд зөндөө хийгдсэн байх би бодож байгаа. Манайхан бол зөндөө л одоо яваал үзээ судлаад байж байгаа. Бодит ажил болох шаардлагатай юм зөндөө байна. Энд бол EPR гэдэг бол одоо бодлогын бичиг баримт хууль эрх зүйн орчин бүрдүүлэх одоо төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай хэсэг байгаа. Түүн дээр төр оролцох шаардлагагүйгээр тэрийг эдийн засгийн хөшүүргийн аргаар одоо хууль зохицуулаад өгчвөл хөшүүргийн аргаар явах механизм нь байж. Тэгээд заавал бид нар хуулбарлах биш л дээ. Одоо Европт болсон юм байна, болоогүй юм байна. Манайх одоо Монгол зохицож байгаа нь юу вэ тэрийг хараад. Ер нь бол суур өгшлний бол манай энэ ангилж хаяхаас ангиллаа гээд за нийлүүлээд аваачаад газар булчаад авах юм бол яах гэж ангилах юм бэ гэдэг асуулт байгаа. Нэгд. Хоёрд бол ерөөсөө аваачаад ландфилгээд буулах нь одоо яг энэ хэлбэрээр яваад авах юм бол юу руу очих гээд байна. Ирээдүйд бол энэ хог энэ газар булагдаад байна гэдэг бол за байгаль орчны төлөөх нэмийг бол хэлхийн арга алга. Одоо үнэхээр судалгаагаар хэлсэн. Одоо хэдэн зуун жил хөрсний бохирдол, тэр нь усны бохирдлуулж хоёр нь ингээд явна. Зүгээр эргээд нөгөө одоо гадны нүдээр харах юм бол тэр булаад байгаа газар очиж байгаа хогийг бүгд одоо холилдсон байж байгаа шүү дээ. Бүгдийг харах юм бол тэр бол асар том баялаг байгаа. Тэрийг бүгд мэдээд байгаа. Тэгвэл үйлдвэрлэгчийн хариуцлага гэдэг нь тэрэн дээр үнцийг өгч эхлэх гээд байгаа юм. Тэгэхээр ер нь газар буулах ландфил дээр аваачиж байгаа хог бол хамгийн үнэтэй байх хэрэгтэй. Хамгийн үнэтэй тэнд байх хэрэгтэй.
Үнэтэй гэдэг нь төлбөртэй гэсэн үг. Одоо их усүрээс нь авсан төлбөр нь. Тэгэхээр тэр очтол тэр замдаа бүгдийг цуглуулах, ангилах, дахин боловсруулалт руу өгөх ажлыг нь түлхэж өгөх. Энэ одоо хууль эрх зүйн шаардлага нөхцөлийг энэ хууль одоо түлхэж өгөх, тэр рүү түлхэж өгөх хэрэгтэй байхгүй. Болж бүгдийн дахин боловсруулах хэрэгтэй. Гэхдээ тэр рүү түлхэх эдийн засгийн механизмын тойрог юм бий болохын тулд хөшүүрэг ашиглана. Дандаа эдийн засгийн хөшүүрэг. Одоо MCS Coca-Cola компани болон бусад одоо яг ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, сав үйлдвэрлэдэг, импортлогч нар бас орж байгаа. Бүгд тодорхой одоо энэ бохирдлын энэ төлбөр төлөх хэрэгтэй. Хэрвээ энийг дахин боловсруулж байвал тэрнээс өнгөлөгчөж байгаа тэр нөхшүүрэг болно. Иргэн дэлгүүрээс энийг худалдаа авалтаа хэрэгжилж байгаа бол дахиад тэр төлснөөсөө эргээд дахин эргэлтэнд аваач өгснөөрөө хөнгөлт юм уу урамшуул авна. Ийм хэлбэрээр нэг оролцогч тал бол бүгдөө хөшүүрэг хэлбэрээр дахин боловсруулалт руу түлхэх ёстой. Энэ одоо нөхцөлийг энэ хуулийн хүрээнд болон орон нутгийн захиргааны түвшиндөө одоо бодлогоор шахаж өгөх ёстой. Тэгэхээр тэр логистик буюу одоо тээврэл түгээлд ангиллалтын систем нь бол одоо угаасаа олон улсад ажиллаад ингээд байгаа нас авах санаа авах нь зөндөл байна. Одоо Улаанбаатар хот миний мэдж байгаа 350-60 машин 50% нь одоо дүүрэгтэй, хувийнх 50% нь одоо төрийнх ингээд бүгдөө бүх цэгээс нь очиж сөөхөөс түүж авдаг. Тэгэхээр маш их одоо үрлэгэн ч юм уу маш их зохицуулахад төвхтэй тийм юм байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр инженеэр би уучлаарай удаа ярьж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ түүхийд авчираад үйлдвэрт хийчихэд дэлгүүрт аваач тавиад дэлгүүрээс хүмүүс худалдаж аваад хэрэглээд нь штэ. Тэгээ уусан газар хайчаад ийн. Тэгвэл яаж тэнд очисон тэрүүгээрээ буцаж авах хэрэгтэй. Уул нь бол. Тэгээ reverse гэж нэрлэдэг байгаа. Буцаах. Тэгэхээр бид нар одоо сөөх болгоны юу ухаал яваад ах юм бол тэр машин болгон чинь хичнээн машинаар зөөх юм. Тэгээ эн чинь ялангуяа овор багтаа жин багтаа овор ихтэй. Тэгээд маш их одоо зардалтай. Тийм учраас системийн одоо манай амка хэлж яг энэ цуглуулдаг системийг их тийм модель болох хэрэгтэй. Энэ очихдоо дэлгүүрээр дамжигд цаашаа явж байгаа бол яг буцаад нэг цуглуулдаг цэгүүд байлгаж хийх хэрэгтэй. Цэгийн заавал улс хараад хийх хэрэгтэй биш. Тэрийг нөгөө хөшүүргийнхээ механизмаар хийчихнэ. Тэрийг нөгөө EPR-ийн хүрээнд одоо Producers Responsibility буюу PRO гэдэг байгууллага хийдэг. Тэр нь өөрөө төрийн агентлаг. Тэр нь биш. Төр хяналт тоо статистик мэдээлэл авна. Айл өөр хогны төлбөрийг аваад энийгээ эргээд тэр цуглуулдаг болон дахин боловсруулалт руу хуваарлж өгөх байхгүй юу? Тэгэхээр тэр механизм нь бол хөшүүргийн механизмаар төр тэрийг л хийчихнэ. Хяналтын газар багтал болно. Нүсэр юм ерөөсөө шаардлага байхгүй. Тэр төрийн бус болон дундын тэр байгууллагууд тэр үүргүүдийг гүйцэтгээд эдийн засгийн хувьд өөрөө бие дааж ажиллах төвшөнд одоо ажиллаад бүгд одоо дахин боловсруулалт руу очдог байх хэрэгтэй. Энэ зөвхөн хунцрын тухай ярьж байна. Дахиад бид нар батарей бусад одоо электрон хогуудын тухай ярьж байна. Өвөлдөө юу болдгоо нийт хогны 40% нь үнс. Зундаа нийт хогны 40% нь барилгын хог. Тэгээд барилгын хогийг дахин боловсруулах зөндөл зүйлүүд байна. Цаасны боловсруулалт зөндөө байна. Юм дахин боловсруулах ийм юм байгаа. Саяхан бас нэг хог хаягдлын чиглэлээр яамнаас бас хэлцүүлэгдэх юм авалсан. Одоо зөвлөмж танилцуулсан. Тэг ингээд сонсож байхад ерөөсөө одоо байгаа хуулийн дээр бол хариуцлага л нэхэд байна. Гэтэл нөгөө хариуцлага нэхэд хэрэгжүүлэх агентлаг байхгүй байна. За агентлаг биш юм а гэхэд сая таны хэлсэнтэй хөшүүргийн систем ерөөсөө байхгүй байна. Урамшууллын систем байхгүй байна гэсэн зүйлсийг бас үйлдвэрлэгчид болон одоо хогны салбарт үйл ажиллагаа хийж байгаа компаниудаас хэлж ирсэн. Яг энэ шинэ хуулийн дээр юм хөшүүргийн системийг бий болгох боломжтой юу? Таны зүгээс одоо юу гэдэг хэрэглэгчдийг урамшуулах гэдэг та бас том үнцэг хэллээ шүү дээ, тий? Ерөөсөө хариуцлага нэх болохоор хэдэн үйлдвэрлэгч нар үгэл ингээд нэхэд идэг. Гэтэл хэрэглэгч өөрөө хариуцлагатай байгаад аваачж өгөөдөөвэл нөгөө үйлдвэрлэгч нар маань дахиж ашиглахад бас бэлэн байгаад байх шиг зүйл анзаарэгдэж байна. Энэ дээр та бас тэгээ манай чинь бас нэг хэцүү асуудал нь юу гэхээр нөгөө дэд үтцийн асуудал байдаг. Улаанбаатар хотод байна уу, хөдөө орон нутаг гэвэл одоо бүр алслагдмал тий. Тэр хогийг тэр холоос одоо цуглуулах асуудал нь маш хүндрэлтэй бол явчих. Тэгэхээр энэ асуудлуудаа яаж хийж байгаа юм бэ гэдэг тал дээр гадны сайн туршлагуудыг нэгдүгürt нь суулгах хэрэгтэй. Нэг одоо нэг төлбөр гэдэг Солонгосын туршлага 95 онд гэхэд тэр бол маш амжилтанд хүрсэн туршлага. Ер нь бол хогны энэ менежмент хогийг буцаан цуглуулах, дахин боловсруулахын чиглэлд бол дэлхийд бол тэргүүлэгч улс орны хэмжээнд бол Солонгос орж байгаа. Европын холбоо улсын
хогны эрх зүйн байдлын зохицуултын механизмуудыг өдөрдмжүүдийг өдөр одоо нөлөөллийн болон урамшууллын тогтолцоог бүрдүүлснээр бол нэг 70 орчим 50-70 орчим 60 гаруй хувьтай ингээд нөгөө хогоо дахин боловсруулж эхэлж байна гэж үзэж. Тэгэхээр бид нар энийг өнөөдөр хамгийн сайнаар нь Монголын нөгөө нөхцөл байдалд Монгол өөрөө дэд бүтсэн өөр гэдэг ялгааг ойлгох хэрэгтэй. Цаг хугацааны нөгөө удирдлагын нөхцөл байдал өөр гэдгийг хэрэглэдэг нөгөө хэрэглэнээс үүсэж байгаа хог хаягдл нь юу вэ гэдэг ялгаагаа бодоод ингээд энэ механизмыг хэрэгцээ өрөөнд нь суулгаад тэгээд хувийн хвшил рүү нөгөх хэрэгтэй. Түүнээс биш одоо засгийн газар нэг хогны агентлагтай болох бол тэр бол сайн зүйл өгөх биш. Ер нь засаг бол аливаа асуудалд оролцоод ирэхээр дандаа асуудлыг гацаагч удаашруулагч хөгжлийн тэг болж эхэлдэг. Тэгэхээр иргэдэг бизнесийг иргэдэг ингээд нөгөө ашиг орлого олох бизнесийн компаниудыг зөв ажиллахын механизмыг хэрэгцүүн тэр нөхцөлийг нь суулгаж өгөх нь засгийн нэг номерд анхаарах хэрэгтэй ажиллаа л гэж салбарын сайдын хувьд л үзэж байгаа. Их баярлалаа та бүхэнд. Хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлээ. Үзэгчдийн анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрч байна. Эргээд болзъя. Бид эзэн хоолны сав уусан мундааныхаа хогнуудыг хаа тааралцсан газраа хаясаар байна. Замын хажуу голын ай сав, гэр хорооллын гудамж, хашааны гадна хүртэл сав баглаа боодол, хуванцар нэг удаагийн хэрэглээний хог овоож байна. Сэг зэмбиш бидний өдөр тутмын хэрэглэнээс л энэ бүх бохирдол бий болж байгаа нь харамсалтай. Монголчууд хогоо ангилж хаях нь бүхэл тухайн савн дээрх хогийн савнд хаягна уу гэсэн энгийн ойлголтыг хүртэл мөрдөж мэдэхгүй. Үүний улмаас Нарынгийн гол чулуутын овоо зэрэг газар хог бол болон овоорсон энүүхэнд. Дэлхийн зарим улс орон хог хаягдлаа англин ялгаж, дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулан ашиг орлого бий болгож байна. Тухайлбал Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад бага ангийн сурагч байгаас нь ахуулан хогоо маш нарийн англин хаях тогтолцоог зааж одоо дахин боловсруулалтын салбар улсын хэмжээнд өндөр түвшинд хөгжөөд байна. Гадаад орнуудад ажиллаж амьдарч байсан Монгол иргэдийн хэлж байгаагаар эдгээр оронд хог бол баялаг гэсэн хандлагатай байдаг нь иргэн бүр английн дүрмээ чамд мөрдөж хаягдлын шууд дахин боловсруулах үйлдвэр рүү очиж хогноосоо эрчим хүч үйлдвэрлэж ашиг орлого хүртдэг нь түгээмэл үзэгдэл болоод байна. Харин үүнтэй харьцуулахад Монгол улсад хог хаягдлыг англин хаях талаар мэдээлэл дутмаг, иргэдийн мэдлэг ойлголт бага, англих орчин нөхцөл бүрэн жигдрээгүй байгаа нь хогны менежмент үр дүнтэй хэрэгжихэд саад болж буйг илэрхийлж байна. Зэрэгөр манай зэрэгүүд хог мог англи барьсан байхгүй. Одоо манай хоод тэгээ сурчмаар байна. Тэр хог ангилж ялгаа тий. Хогийн дор нь түүх мөкөн авчдаг болмоор байна тий. Хан солонгос дэйч тэгээд ерөөсө шингэн хог нь тусдаа юу н цаас хаягдлын тусдаа шил лааз нь тусдаа тэгээд тэмлээд тэгээ хар өглөө дээр солонгосч ажилтсан хүмүүс чинь нэг өглөөгөр хогоо бүгдээ хамаад авчдаг. Тэгээ өглөө зэвсгэрхэн байт юм лээ. Манайх бас тийм ажиллаа сайн хийм үү гэж. Манайх бол тэнцэн нэг хогны маш ирээл бид нар хогоо бөөгнөж байгаа тэгэл явуулчихдаг. Хилжээдэг. Барны дор хог ангилдаг нэг хогийн сумууд ялгаа тавьсан байдаг шүү дээ. Хилжээдгөө байдаг. Оршин суугаа одоо байрныхын доор нь ангилж хайдаг юу За тийм сав болгоёдгоо. Одоо шинэ барь дээр л байгаа. Тийм л хайдаг шүү дээ. Одоо байгаа барьны гадаа бол байдаг. Одоо ерөнхийдөө бол байхгүй шүү дээ барьны гадаа ангилдаг сав тийм. ерөнхийд байр гадаа Байхгүй тийм. Тэгэл чад. Хогоо би чинь ясаж чинь нэг хийгээл тэгэл гэлгарууд штэ. Тэр чинь нэг хийгээл тэгэл хайчдаг штэ. Хөтөлбөртэй иргэн тавтаа морилон үзэгчтэй. За одоо шийдэл талдаа нэлээд асуумаар санагдаж байна л да. Би яг хувь хэрэглэгчийн хувьд бас одоо хог zero waste гэдэг санаачлагад яг нэг хэсэг нэлээд донтож исэн. Яг өөрөө яг англиад те. Гэхдээ яг англиад хаана авчиж өгөх вэ гээл. Тэгэл за нэг хунцар тэдээр өгөх юм байна те. Нэг шилээ бол тэдээр өгөх юм байна гээл ингээл нэг хэсэг их донтож исэн те. Хариуцлагатай ээж байна гэсэн үнзээ. Гэтэл тэнд яг дахин боловсруулах одоо юу гэдэг яг англиад эргэлтэнд оруулахын тулд маш чухал хүчин зүйл нь үн юм биш үү гэсэн тийм асуудал үүсэж байгаа юм л да тий. Тэгэхээр амтрагч талуудтайгаа ажиллаж байхад ер нь энэ хог хаягдлын үнийг яаж тогтоох тал дээр ямар шийдлүүд ер нь гарч ив. Ер нь нөгөө нэг манайх чинь
яаж хогоо ангилахын, цуглуулахын, үйлдвэр төвхийн тэгээд нөгөө хогоо тээвэрлүүлж байгаа зарлаа яаж бууруулахын, одоо ирээсийнхаа тоог яаж багасгахын гэдэг дээр нийлүүлэлт зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм л да. За тэнгуут яг биднэрт одоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа дахин боловсруулах үйлдвэр айгүй чухал. Тэгээд тэр үйлдвэрүүдэд цэвэр төвхий дээр бид нар бас хангах нь айгүй чухал. Тийм зорилготойгоор ингэж ажиллаж байгаа юм л да. За тэнгуут яхаа нөгөө угаасаа хогч өөрөө овор ихтэй, жим багтай. Гэхдээ тэрийг ингээд цуглуулж байгаа тушаагаад нэг 5 ч юм уу 10 ч юм уу мянган төгрөг аваад тэгээд тэрийг нь үйлчлэгээний ажилтнууд тэрийг авахтаа их урамшдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хог хаягдал дээр баг гэлтгүй юм урамшууллын зарчим бол тухайн гаргаж байгаа тэнд ажиллаж байгаа хүмүүст бол нэлээх юм хөшөөрөг болдог байгаа. Тэгэхээр одоо янз бүрийн юм төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ хуулийн дээр бол тухайн байгууллагын авах тэр урамшууллуудыг нь бас их сайн тодорхой зааж өгөх хэрэгтэй. За тэгээ хүмүүсийн хувьд болохоор нөгөө хаягдлаа аваачч өгөх цэгүүдийг болол ойрхон байршил одоо байгууллагад өгчүүл тийш өөртөө аваачаад хүсэл сонирхол ихтэй байгаа. За тэгээ манай улсын хувьд бол яг энэ хог хаягдал ангилах тэгээд үн хүрэх тал дээр одоо үйлдвэрүүдийг цэвэр төвхий дээр хангадаг хамгийн гол хүмүүс нь бол хог төвчд тэгээ хогны машин жолооч нар байгаа таахгүй яг боддоор бол тэгэхээр ерөөсөө нөгөө би 1000 ангилаад яа тийм нэг машин ачаад явдсан штэ гэдэг нь одоо нэг талдаа тийм гомдолч юм шиг нөгөө талдаа бол яг тэр нь очоод одоо байрны гаднаас за эсвэл ингээд машинд очигдаад хогийн зэг дээр очихоор тэндээс хог төгч түгээд ингээд тэрийг бол ялгаж аваад байгаа байхгүй. Тэгэхээр аль болохоор үүсгэж байгаа хаягдлаа одоо төлбөр төлж өгөхөөсөө илүүтэйгээр зөвхөн гэрээсээ гарахтаа ангилаад гаргаад тавьчих нь айгүй чухал байгаа ихний ээлжинд. Тийм. Тэгвэл нийтлэг жишээг одоо жишээлбэл сая эрчим хүчний реформ, эрчим хүчний үнийг нэмэгдүүлж бас үзлээ шүү дээ. Төрөмж компаниудын хувьд бас тэр бол ихээхэн үйл ажиллагааны зардал дээр хаах хүчин зүйл болчихж байгаа. Нийтлэг энэ айл өрхийн төлбөрүүд ч гэдэг юм уу те энэ хогны төлбөртэй холбоотой ер нь зохицуулт хийх практик одоо хэрэгтэй шаардлага юу вэ гэж таарч байна. За одоо үзэж харж судалсан энэс бодож байгаа дүгнэлт байна. Ер нь одоо сөөх болон айл өрхүүд 3-4 төрлийн ангил савтай. Тэгээд дахин боловсруулалтанд орж болохуудыг ялгаж зориултын савнд нь ялгаад болохгүйнуудын одоо ландфил рүү буюу одоо булахаар явуулах. За тэгэхээр тэр хүртэл одоо үе шаттайгаар ингээд ахих хэрэгтэй байх энэ хугацаа хэрэгтэй. Гэхдээ яг ийм ихний үйлдэлээсээ залгуулаад дараагийн тасрахгүй дараагийн алхмууд нь хийгдэн. Эхний ээлжинд одоо энэ хуунцар дахин боловсруулж ийн. За бид нар тэр цаас хийж байгаа цаасыг дахин боловсруулж байгаа улсууд байна. Ингээд тэгэхээр энэ ангиллыг хийгээд явхад тэр нь тодорхой нэг өдөр одоо зөвхөн хуунцар яаж авдаг машин аваад хоёр дахь өдөр нь цаас болон хогийг авдаг ч юм уу. Ингээд явах юм бол энэ юм төлөвлөж болохоос одоо логистик хийж болж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр өдрөө тэрийг аваад явдаг. Хэрвээ холио тавьсан байх юм бол авахгүй. Авахгүй байх юм бол хогиндоо дарагдана. За зүгээр энгийн утгаар нь харах юм бол бид нар ерөөсөө ландфил аваачих болиё л доо. Тэгэх юм бол энэ хороо дүр гудамж хогондоо дарагдана үсттэй. Тэгээд яана энэ сүд болоод явна. Тэгснийхээ дараа хөө шин чинь хог гэдэг чинь өөрөө хэцүү юм байт юм байна гэдгийг ойлгог. Тэр үед үнцийг өгч эхэлнэ. Тэгвэл ландфил өхөн хамгийн сүүлд хамгийн үнэтэй нь байх хэрэгтэй. Наадах процессууд нь бүгдөө дахин боловсруулалт руу тэр тодорхой график хуваарийн дагуу өдөртөө 7 хоногийн туршид ирээд авагддаг хуваарьтай байг. Тэгэх юм бол бид нар хамаагүй цөөн одоо хүн хүчээр машин техникээр маш зохион байгуулалттайгаар энэ ангилсан төрөл болгоноор нь дахин боловсруулалт авчих боломж бий. Энэ бол энгийн одоо модель ажиллах боломжтой. Одоо хамгийн гол нь суур одоо тэр хогны төлбөрийг их бага байгаад байгаа. Бараг хамгийн бага нь байгаад байгаа. Бүх сөөхийн төлбөрүүдээс тийм 8000 төгрөг ч илүү авч бод. Тэр бол хэд бага байгаад нэг холбоотой. Ингээ хайчих нь нэг юутай биш үү зардал. Хог хаягдлын асуудлыг шийдэж байгаа менежмент нь үн тариф ингэж харж байгаа асуудал нь хог хаягдлыг цэвэрлэх одоо хогийн чиг рүү нүүлгэх энэ ажлыг орон нутгийн засаг захиргаатад өгчөөд эдгээр нэг тогтцол үйлчилгээний компани татаас өгөөд иргэдээс оршин суугчдаас тодорхой хэмжээний тэр өөрөж хэлээд байгаа бага төлбөрийг аваад зөөгөөд хогийн цэг дээр аваач тавих. Тэр зардлаа нөхөх тухай ойлголт яваад байгаа. Нэгдүгээр дээрээс нь татаастаа гэдгээр энэ чинь алдагтай явж байгаа. Тэгэхээр бид нар энэ хог хаягдлыг ерөнхийд том утгаар нь улс орны хэмжээнд яаж одоо өөрчлөлт оруулж шийдэх ёстой бэ гэхлээр энийг одоо дахин боловсруулалт хийж болж байгаа тийм баглаад
Тэгэхээр дахин боловсруулж болох одоо баглаа бодол хог үүсгдэг импортын болон үйлдвэрлэлийн энэ бүтээгдэхүүнүүд дээр бид нөгөө дотоодын зах зээлээ хамгаалаад гурлийн татвар, буудааны татвар тавина гэдэг шиг тэр татваруудыг тавьж өгчих хэрэгтэй байна. За энэ дээр одоо дахин боловсруулаад Монголд үйлдвэрлэж болоо хийж болж байгаа зүйл дээр дахин боловсруулахгүй гаднаас оруулж ирээд байгаа бол өндөр татвар тавья. Тэгвэл хүссэн хүсээгүй нөгөө бизнесийн орчин эрүүл цэвэр нөгөө бизнесийн гоё зах зээл нь гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бизнесийн зах зээлийг энэ хог хаягдал гэдэг зүйлийг бизнесийн зах зээл болгохын төлөө засгийн газар улсын их хурл төрийн бодлого гаргаж хууль дүрмэнтэй бий болгоод өгвөл бидний одоо ингээд хогоо яах вэ? Яаж хогноос алах вэ? Яаж ингээд байх вэ гэд. Дээрээс нь дөнгөж саяхан одоо Бэлгэмд, Бразилийн Бэлгэмд бид нар Швейцар улстай хүлэмжийн хилцээр дээр гарын өсөг зурсан. Сар гарангийн өмнө Сингапур улстай зурсан. Тэгэхээр хог хаягдал өөрөө бас хүлэмжийн үсгэж. Тэгэхээр хог хаягдлаас үүсэж байгаа хүлэмжийнхаа тооцоо тоолуурыг нээгээд тэрэн дээрээ энэ гэрээнийхэн хамтын хорон дээрээ асуудлуудаа тавиад хөрөнгө оруулалт хийе гэхэд бас тийм боломж болж. Сингапур, Швейцарын тал бол одоо бид сарын өмнө сая одоо хэд 7-10 хоногийн өмнө уулзахад за одоо ерөөсөө бид нар гэрээгээ зурчлаа. Одоо хамтын ажиллагаа хамтын оргоо байгуулъя. Тэгээд яг танаа улсад юун дээр хүлэмжийг бууруулахад хөрөнгө оруулалт оруулах вэ? Бид нар нөгөө карбон кредитээ худалдаж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар эндээс нь бид одоо энэ хүлэмжийг үүсгэж байгаа нэг хүчин зүйл бол те олон бай. Одоо хүлэмжийн уул уурхай байж байна, мал аж ахуй байж байна, газар тариалан хөдөө аж ахуй байж байна, үйлдвэрлэл байж байна, эрчим хүч, зам тээвэр гэ бүгд л байгаа. Хог хаягдлаас бас хот суурангаас ийм хүлэмжийн үүсэж байна. Тэр хог хаягдлаас бид нар салъя. Салах нь одоо их чухал байна. Нийшний хүлэмжийн хөрөнгө оруулалт карбон кредитээ борлуулалтаа гэхэд л энэ жишээ нь хөрөнгө оруулалт бий болж байгаа. Ингээд нөгөө татвар эргэцэн орчин дээрэс нь бид нар аливаа асуудлыг төр өөртөө ачаа авч засгийн газар өөртөө ачаа авч хийх татвар төлөгчдийн мөнгөөр одоо тэрийг хийх гэхээс илүү татвар төлөгчд ажилтаа ажилгүй байгаа хүмүүс идээ санаа гаргаж байгаа дээрэс нь ажлын байрг байгаа хүмүүс тэр орон зайруу оруулалт цэвэр бизнес байна гэж олж хардаг тэр нөхцөлийг нь бүрдүүлээд тэрний эргэцэн тэр нөхцөлийг нь хийгээд өгчих хэрэгтэй. Энэ чиглэл рүүгээ засаг угаасаа явдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээ юм болгоныг өөртөө авдаг. Үгүй бол татаас урамшуулалт өгдөг те. Одоо манайхны засгийн газар улсын их хурл дээр яригдаад байгаа нэг юм дандаа л тэгж байгаа шүү дээ. Ерөөсөө л урамшуулалт өгч. За чи нэг юм ийгэдэг урамшуулалт өгч. Та нэг юм гэдэг ерөөсөө урамшуул. Тэгэхээр урамшууллын тогтоолцоо андуийн тогтолцооноос гарч зүгээр тэр зах зээл рүү ороход ашиг олж чаддаг, амьдарч чаддаг хүмүүсийг ажлын байртаа болгодог энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Хамгааллын эрдэнэ захирал маш олон оролцогч талуудаас ажилладаг шүү дээ. Одоо яг үнэхээр яг гацаанаас гаргыг гэх юм бол аль оролцогч талыг одоо илүү урагш хөтлөх тийм орлого хийх шаардлагатай бол жишээлбэл дахин боловсруулах, ангилах, тээвэрлэх, үйлдвэрлэгч магадгүй ингээд хариуцлага хүлээхгүй байгаа тал нь одоо аль нь харагдчих ах шиг байна жишээлбэл те. Юу гэдэг нь дотоодын үйлдвэрлэгчид бол маш их хэмжээгээр хичээл зүтгэл гаргаж байна те. Гэтэл бид нэр угаасаа импорт based одоо импорт суурьтай орно шүү дээ те. Тэгтэл импортлогч нарт хариуцлага хүлээж гэнэ үү гэх мэтчлээ. Тэгээ ер нь бол манай салбарт яг дотоодын үйлдвэрүүд илүү их хариуцлагатай ажиллаж байгаа. Одоо MCS маань ингээ үйлдвэр бий болгоцсон байна тий. За тэгээ апу дээр жишээлбэл эргэлтийн сав баглаа бодлын хэлтс гэж байгаа байхгүй юу? Алб гэж байгаа тий. За тэнд бол нөгөө хэрэглэгчийн хэрэглээд дууссан шилэн савнуудыг аваад буцаагаад ингээд цэвэрлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тий. Тэгэнгүүт нөгөө хорогдол маш одоо өндөр гардаг. Жишээлбэл энэ бас нэг талтаа нөгөө хэрэглэгчийн буруу хэрэглээд хайж байгаа үйлдэлүүд ингээд болж байгаа байхгүй. Би хэдийгээр нөгөө хог хаягдлын салбарт ажилладаг ч гэсэн яг ингээд боддоор үйлдвэр дээр очиод нөхцөл байдалтай танилцаад ингээд ажиллахад бол дотоодын үйлдвэрүүд дээр үнэхээр бахархаж байгаа байхгүй. Одоо EPR ингээд хуулинд заагаагүй ч гэсэн өөрсдөө сайн дураараа EPR-аа ингээд үйлдвэрүүд маань хийгээд явж байгаа байхгүй. Буюу үйлдвэрлэгчийн өргөтгсөн хариуцлага одоо сайн дураараа ингээд хийгээд явж байгаа. Тэнгүүт ингээд төрөөр тавьж байгаа шаардлагууд нь бол илүү тэр хаягдталтаа илүү анхаар гэддэг. Гэтэл нөгөө үйлдвэр маань уг нь үндсэн үйлдвэрлэгч нь өөр үйл ажиллагаа явуулах зорилготой ингээд үйлдвэр байгаад идэг. Өөрсдийнхөө хэмжээнд боломжоор ингээд хийчихсэн байдаг. За тэн дээр нь илүү одоо төрөөс манай салбар бол яг нэгдсэн бодлогогүй
Тэгээд маш одоо хууль эрх зүйн орчин бол бас нэлээд гайгүй гарчихсан. За хин тэрийг хэрэгжүүлэх, хин хянахын гэдэг нь бол арай тутмаг байгаа. За тэрийгээ бол нэг талдаа бол үйлдвэрлэгч нарт бол их юм хийчээд байна. Тэрийг нь төрөөс нь яг бодлогоор нь дэмжиж нэг юм үндсэн бодлоготой болчоосаа гэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай салбар чи өөрөө маш том салбар. Тэгээд одоо бүх салбарт байдаг бүхэнд хамааралтай ийм салбар мөртлөө одоо салбарын яамн дээр ганц мэрэгчлэлтэй хариуцдаг гэхээр хаанаач бас хүрэхгүй ийм нөхцөл байдал үүсээд байгаа л да. Тэгэхээр яг ийм нэг нэгдсэн бодлоготой бодлогоороо энэ олон үйл ажиллагаа болж байгаа дотоодын компаниудын өнөөдрийг хүртэл хийцэн энэ зүйлүүд дээр нас дэмжиж цаашны явах хөшөөргүүдийг нь гаргаад өгөөсэй гэж харж байгаа. За тэг яг импортлогч ингээд бас харилцаад дотоодын үйлдвэр дээр ирж байгаа шиг тийм шаардлагууд бас арай бага ирж байгаа харагдаж байгаа байхгүй юу. Уг нь бол адилхан нэг нь дотоодоо үйлдвэрлээд нэг нь гаднаас оруулж ирээд ингээд хог болоод гаргаад идэг. Гэтэл импортлогчд нь арай бага хариуцлагын одоо шаардлагууд ирээд үйлдвэрлэгчд нь арай их ирээд байгаа. Надад л ингэж харагдаад байгаа байхгүй юу. Яг нөгөө олон компаниудтай ажиллаад олон компаниудын мэрэгчлэнүүдээс сонсоод ингээр манай дээр инглээ гэхээр тэр асуудал нь ингэж харагдаад байгаа надад бол. Одоо өөрөөс чинь бизнесийн захирал учраас асууя л да. Сайн хэлсэн эдээ санаа байна шүү дээ. Одоо энэ Пеорса одоо энэ мөхлөг одоо юу гэд нэрлэдгийг танаа техник хэлнэ. Тэгэхээр энийг оруулж ирж байгаа дээр өндөр татвар тавьчвал танах энэ үйлдвэрийг оруулж ирсэн учраас танаа зүг болох уу? Үгүй бол танаа дурамшуул үгүй зүг болох уу? Ер нь нөгөө нэг road map гэж хэлээд байгаа одоо нэг хэрэглээний. Тэгэхээр үйлдвэрлэгч нь өөрөө EPR-ийн хүрээнд эхлээд одоо хариуцлага танах яг хийгээд хэлсэн учраас жишээ нь одоо яг одоо ингээ өнөөдөр маргааш ингээ хуулинд өөрчлөлт оруулна гэхэд та жишээ нь юу гэсв? Энэ савыг ус ундаа юу гэдгийг бусад бүтээгдэхүүндээ оруулж ирж байгаа компанид савнд нь амарсан өндөр татвар тавигдвал дээрүү эсвэл танах энэ үйлдвэрийг байгуулсан чинь үйлдвэрч чинь урамшуул үгүй зөв. Үйлдвэрт урамшуул өгөх шаардлагагүй. Энэ дээр нь татвараа тавьж байгаа. Тэгэхээр харин бодлого нь ингэж явах нь зүйтэй болов. Тэгвэл бид нөр хог хаягдлаа ингээд нөгөө зах зээлийн жамаар үйлдвэрлэгч нар одоо бид нар за энийг оруулж ирчээд бид нар ядад нөгөө гарсан энийг цуглуулад эдний үйлдвэрт өгчээ. Тэгэхээр тэр хэмжээгээр бид нар нөгөө буцаагаад энэ саваа дахиж аваад савлах барих энэ тэр юмнууд нь болоо явчихж байна. Тий агуулгын бүхэлдээ л ерөөсөө бүх одоо нөхцлөөрөө тэр дахин боловсруулалт руу бүх юм шахдаг. Тойрог гэдээс шахдаг байгаа. Олон ажлын байр үүсчээ. Гэхдээ нэг юм байгаа. Одоо жишээлбэл энийг Монголд үйлдвэрлэдэг төрлийнх нь үйлдвэр байгаа тохиолдол гэх юм уу? Үгүй шүү дээ. Энэ чинь бүх төрөл дээр байгаа шүү дээ. Одоо жишээлбэл шилийг Монголд үйлдвэрлэдэг шүү дээ. Гэх мэтчлээ яг хувцран үйлдвэрлэл нь дахин боловсруулах үйлдвэр нь Монголд байгаа тохиолдолд оруулж ирэх татварыг ингэсэн. Одоо жишээ нь яг би жишээ нь ийм савтай 10 бүтээгдэхүүн 10 ширхгийг оруулж ирлээ. Би энийг буцаагаад 8-ыг цуглуулад энэ үнээс буцаагаад аянгууд надад хэлчихнэ дээ. Энэ нөхөр 10-ыг оруулж ирсэн. Гэхдээ 8-ыг нь бид нэрээр боловсруулсан гэхээр тэр хэмжээний гайлын импортын татвар маань хоригдоход явчих واخгүй. Зохицуулт нь тэг жишээ. Ингээ яваад ирэхээр бид нар нөгөө гайл ерөн засгийн газар бол бизнес эрхлэгчтэй өрсөлдөх, иргэддэг өрсөлдөх ашигын төлөө бизнес хийж болох юм ба. Тэрийгэ татварын хөнгөлт урамшуул татварын нөгөө тарифын ялгаагаар хөрөнгө оруулалтын нөгөө доктортой байдлын ялгаагаар энэ бизнесийн орчинг дэмжиж энэ улс оронд монголчууд маань гадагшаа ажлын байр авахгүй байх юм байна шүү дээ. Энд чинь тэгээд бид нар хог хаягдлаараа гэдэг яг ингээд цаашаа үргэлжлэхээр их олон зүйл нөлөөлж байгаа. Хөдөөөр одоо шил үйлдвэрлэхгүй ингэж байна. Цагтаа Монгол шил лонх үйлдвэрлэлд дэвсэн шүү дээ. Маш олон оймод өвс ургамал ан амтан бол тэр хөдөө хаягдсан устай ийм сав лонх шилэнний халалтаас үүдсэн болон гал гарч байна. Тэр галд одоо үргэлжж байгаа амтан байна. Ургамлын төрөл зүйл байна, оймод байна. Тэгэхээр энэ бүх зүйлийгээ бид нар бас хамгаалах боломжууд байна. Тэгэхээр энэ зүйлийг хийгээд ирэхээр хүссэн үсээгүй залонх үйлдвэрлэдэг болъё тий. Ингээл явж эхлэв шээ. Дахин боловсруулъя. Тий, Монголд нь бас үйлдвэрлэл хангалттай хөгж өгөн сав баглаа бодол дотоод төр үйлдвэрлэл байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өргөн хэрэглээнийхээ зүйлсийг бүгдийг импортоор авна. Бүгд сав баглаатай ирнэ. Тэгээ бид нар өөрсдөө улсаараа ингээ хогийн сав болчиход байна шүү дээ. Лонгой одоо чөлөө судалтаа дэмжиж гин одоо гаднаас орнууд ингээд баг үнээр юм оруулж ирнэ. Дотоодынхаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх үс импорт орж ирнэ. Импортлж байгаа нь дээр хариуцлага бол байхгүй шүү дээ. Хэрийн чиглэлд нь
нэлээд ажиллах хэрэгтэй юм байна тий. Хог хаягдлын тухай хууль дээр тий. Тэгээд өнөөдөр бид нарын яг өнөөдөр хэрэгжиж байгаа хог хаягдлын бол бас энэ өргөдсөн хариуцлагын асуудал байгаа боловч тэр нь нөгөө зохицуултын механизм зүйл ерөнхийн нэг утгаар аваачаад ганц хоёр үг тавьчихсан. Тэгэхээр энийгээ бид нар нөгөө наривчилсан. Ер нь Монгол улсад бүх хуулиуд ялгаа байхгүй. Процессын асуудлуудаа ер нь орхигдуулсан. Ерөнхий хуулиуд нь анхдагч хуулиуд нь гараад тэгэнгүүтээ нөгөө дарга удирдлага төрийн албаа агч нарын нөгөө захирамж тушаал дүрм журмаар зохицуулт яваад тэр нь өөрөө нөгөө авилгын үндэс болдог. Тэр нь өөрөө асуудлыг гацааж яадаг, хүмүүсийг ядрааж яадаг, цөхрүүлж яадаг ийм асуудал болоо хувирсан. Тэгэхээр бид нэр энэ процессын хууль болоод энэ хуулийн суур нөхцөл нь дандаа бизнесийг дэмжсэн. Дээрээс нь засгийн газрыг бизнесээс ухраасан, бизнест оролцдог байх тэр зарчмыг хангасан л байх ёстой гэж ойлгож байна. Нөгөө үл үзэгдэх гар гэдэг шиг тийм. Одоо та түрүү хөрөнгө оруулалтын талаар дурдсан тийм. Жишээлбэл одоо сая яригдсан одоо шил дахин боловсруулах үйлдвэр байгуулъя гэдэг ч юм уу те хүлэмжийн ялгарлыг бууруулах чиглэлд хог хаягдал дээр хүчин чармайлт гаргаж байгаа том санаачлагуудыг дэмжих түвшинд хөрөнгө оруулалтын ямар боломж байгаа бол одоо төсвийн гэдэг ч юм уу те эрхчлэлийн гол тоонууд дээр авч үзэх юм бол за төсөв дээр бол мөнгө байхгүй шүү дээ. Үндсэндээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөд яамны төсөв одоо сайдын багцсан гэж хамаарч бичиж байгаа тэр төсөв бол 24 онд 25 оны бодлоготой нэг 300 гаруй 308 тэрбум төгрөг байсан. Энэ 25 оных бол нэг 210 болж буурсан. Иргэжлийн одоо жишээ нь байгаль орчны салбарын урсгал төсөв бол нэг 180 тэрбум төгрөг л байна. Тэгэхээр энэ бол тэр чигээрээ байгаль албаны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин нийгмийн даатгалын шимтгэл одоо эрүүл мэндийн даатгал тэр чиглэл рүүгээ явчихж байгаа. Тэгэхээр энд бол одоо айхтар тийм зүйл бол байхгүй байна. Хогны одоо төлбөр хураамж энэ бүх юм бол орон нутгийн засаг захиргаанд ордог. Байгаль орчин бохирдуулсны төлбөр бол мөн уур амьсгалын сангийн энэ санд ороод тэр нь улсын нэгдсэн төсөв рүү ингээд татагдаад явцдаг. Байгаль орчны салбар өөрийгөө тэрийг түүнийг эргүүлэн зарцуулж одоо аан амьтанд хэдийн зорцуулгын байгаль орчин нөхөн сэргээлтэнд хог хаягдалд хэдийг зарцуулах уу гэдэг зүйлүүд байхгүй байна. Гэхдээ бид нар энэ хог хаягдлын чиглэл дээр одоо зүгээр яг анхаас шатны санаачлаг гаргаад тодорхой ажлууд явуулж байна. Улсын хэмжээнд энэ хогийг баялаг буюу хогийг зах зээл болгох тэр хөшүүргийг бий болгоё. Хогны чиглэлд орж ирэх хөрөнгө оруулалтыг бий болгоё. Хогны чиглэлд орж ирэх эрх зүйн орчинг тодорхой болгоё гэдэг энэ чиглэл рүү явж байна. Тэрнээс дан завсрын буюу одоо байгаа үйлдэн дээр энэ 17 онд батлагдсан үйл байж байгаа. Одоо явж байгаа яам дээр одоо боловсруулагдж байгаа үйл бол мэдээж төгссөн энэ чиглэлийг хангаж чадаагүй. Зөвхөн зохицуулт, хариуцлага нөгөө хинт ямар хариуцлага тооцох яах ёстой гэдэг одоо тэр тал руугаа явчихсан. Тэгэхээр нөгөө засгийн газар бол иргэдэд дэмждэг улсын их хурлд төрийн одоо хуулиуд иргэдэд дэмждэг байх ёстой. Иргэжлийн үед санхүүгийн иргэжлийг хангах одоо Монголдо сайхан амьдрах тэр боломжийг бүрдүүлэхийн төлөө эрх зүйн орчин бол бий болох ёстой. Энэ чиглэл бас санаачлаг гаргаа ажиллаж байна. Хэрвээ энэ үр дүнд хүрч чадвал бас хогны талаар бол маш том дэлхийн хэмжээнд байгаа одоо хөрөнгө оруулалт санхүүжилт бол бий болох боломжтой. Сая Барцелийн бэлэмд бол 2030 он гэхэд 1.2 их 80 Америк долларыг уур амьсгалын өөрчлөлтөнд зориулъя гэхэд 47 гарсан шийдвэрийн нэг нь болж гарч байгаа. Тэрэнд бас Монгол улс өөрийн байр суурийг илэрхийлж оролцсон. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтаас бас татаж авах боломжууд бий болж байна гэж ойлгож. Одоо яг бид нар утаа гэхээр үл ярьж хэлдэг гэдэг шиг үүний эсрэг бас одоо ирэх жил КОП Монголд КОП-ийн нэг төрлийн уулзалт нь тий Монголд болохтой холбоотойгоор гэх юм уу тий ер нь урьдчилж яриа хичнээн одоо хог хаягдлын тухай дээр ажиллаж байгаа ч гэсэн урьдчилж ярьж шийдлийг нь хамтдаа гаргасан дээр юм шүү гэдэг үдс санаан дээр энэ удаагийн дугаараа бас энэ сэдвээр хүндсэн. Тэгэхээр Амка захирлаас асууя тий. Одоо яг ер нь хувийн хвшил яаж хөрөнгө оруулалтуудаа шийдэж явах шиг байна тий. Долоо улсын ямар төсөл хөтөлбөрүүд Монгол илүү давмгай байна аль чиглэлтэн гэдэг ч юм уу тий. Энэ дээр бас яаж энэ одоо түншлэл гэх юм уу эсвэл олон улсын энэ ногоон одоо гэх юм уу тий. Доктортой хөгжлийн чиглэл рүү хандсан санхүүжилтийн боломжууд ямар байд юм бол энэ тал дээр мэдээлэлээс авалцахгүй.
За ер нь бол нөгөө өнгөрсөн онуудад бол нэлээд олон төслүүд хэрэгжээд дууссан. Хувьцрын аягдал дээр за тэгээ нөгөө мэдлэг ойлголт өгөх те. За тэгээ гэр хорооллын орчмын одоо шийдлүүдийг тодорхойлох гэдэг нэлээд олон төслүүд хэрэгжээд дууссан. За шинээр бол одоо хараахан яг ийм өнгөрсөн онуудтай харьцуулахад бол бага байна. А илүү одоо ноос ноолрын чиглэлээр төслүүд нь арай өгөгдөд байна уу гэж харж байна л та. Тэгээд яг нөгөө манайх ч маш олон компаниудтай ажилладаг, 40 гаруй компаниудтай ажилладаг. Тэгээд ихэвчлэн одоо манай дээр өөртөө хогныхаа асуудалд санаа тавьж оролцож байгаа ийм л газрууд байгаа. Тэгээ ихэнх нь бол нөгөө олон улсад бараа бүтээгдэхүүнээ гаргах, эсвэл олон улсад харилцдаг, олон улсаас санхүүжилт авах сонирхолтойгоор ингэж орж иж байгаа. Тэгээд яг нэг санхүүжилтнийх нь нэг одоо шалгуур үзүүлэлт нь бол энэ хог хаягдлын менежмент гарсан хаягдaltaа хэрхэн хариуцлагатай байгаа юм бэ гэдэг дээр нь одоо бонзын шалгуурууд дээр нь бол яг орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг аж ахуйн нэгжүүд бол тэрэн дээрээ илүү толгуурлж манайхтай ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ олон улсаас оруулж ирж байгаа төслүүд дээр шинэ төслүүд бол одоогоор яг харагдахгүй. Гэхдээ нэг 15 орчим төслүүд байгаа юм байна гэж нэг сүүлд мэдээллүүд харж ирсэн. Тий. Мега цагтлаас яг нэг олон улсын бодиттой жишээ талдаа гэх юм уу? Жишээлбэл яаж одоо хичнээн хэрэглэгчийг урамшуулах систем хэрэгтэй байна гэж шүү дээ. Одоо тэрэн дээр IT-ийн систем орж ирэх бах те. Эсвэл яадгийн тээврийн машинуудтай нь холбот юм уу? Одоо Хонконг, Солонгос гэх мэтчлэн яг боддоор ингэж шийдсэн сонирхолтой шийдлүүдээс таваас хуваалцаж. Тэг судлаад үзсэн юм нэлээд байгаа. Ер нь яг одоо энэ олон улсын амжилтын жилийн тэр санхүүжилтийн олон улсын шаардлаганд нийцхийн тулд дотоодын компаниуд заавал нэг одоо хог хаягдлын зохицуулт хийдэг NGO ч юм байгууллагад хамтрах хэрэгтэй болж байна шүү дээ. Тэр нь бол ингээд шаардлагаараа одоо очихоос аргагүй. Дотооддоо бол нэг их тийм чухал биш. Бүтээгдэхүүн ягаал одоо орлогоо олоод хүмүүсийн цалин өгч ивэл ингээд явж байгаа газар зөндөө байна. Гэтэл олон улсын энэ шаардлагын хүрээнд ингээд одоо ялангуяа MCS Coca-Cola компаниуд бид нар ингээд анхнаасаа л 2008 9 оноос хойш үе шаттай олон юм хийж ирж. Тэгээ өнгөрсөн онд болсон Европын сэргээн босголтын банкын зээл Монгол улс гэсэн хамгийн анхны хамгийн том зээл 51 сая доллар. За энэ зээлийн хүрээнд бид нар яагаад энийг авсан бэ гэсэн шалгуур нь асар өндөр. За энэ дахин боловсруулалт бол нэг хэсэг. Нөгөөх нь манай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нэг тал орч 50% байхгүй юу. Тэр нь болохоор энэ хуурай асептик буюу хуурай ариун орчны савлгаа одоо өндөр чанарын импортыг орлох жуус нектар жуус цай үйлдвэрлэх тийм шугам. Энэ шугам гол онцлог нь юу гэхээр ерөөсө савны цэвэрлэгэнд ус ашигладаг. Савны цэвэрлэгээн дээр ус ашигладаг. Ус ашигладаг. За. Тэгэхээр усыг асар их хэмнэж байгаа. Тэгэхээр бид нэр одоо 2008 оноос хийсэн юм нь усан дээр хамгийн түрүүнд анхаарч эхэлсэн зүйл байхгүй юу. Тэгээд ус дахин боловсруулалт. Одоо бид нэр жил тутам одоо энэ 1 литр бүтээгдэхүүн гаргахад хэрэг орох усны хэмжээг бууруулж байгаа 2 литрээс доош хэрэглэдэг. Монгол улсээс нь 12 литр байхад манай 2. Тэгээд энийг нөгөө байнга дахин ашиглах сонирхолтой. Тэгээд дахин боловсруулсан хаягдл усыг бид нар стандартын дагуу мод зүйлийг услахад ашиглах төвшөнд л байна. Энэ 5%. Тэгээ бид нар нөгөө одоо усны бусад ашиглах болох нөхцөл юунууд ашиглаач гээд байгаа машин угаалгач байт юм ингээ. Одоо хамгийн том төсөл бидний 12 сарын 18-нд нээлт хийж байгаа Намгалагын дулааны станцд өвлийн халаалтын үеийнх нь усны хэрэглээний 50% хувийг хангах тийм хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ одоо манай өвлийн нийт үйлдвэрлэлийн ус дахин боловсруулалт суусч 100% тийшээ Намгалагын дулааны станц руу орно. Тэгээ энэ маань нөгөө нэг шалгууруудад ороод байгаа байхгүй юу? Олон улсын нөгөө зээл санхүүжилтийн шалгуур тий. Энэ усч бай, хунцарч бай, үйлдвэрийн сонгож байгаа технологич бай тий. Одоо манай амгаланд байгаа үйлдвэрийн объектуудын дээвэр 5G орчим дээвэр байна. Тэгээд нарны панел тавих гэж байгаа, туршилт явьж байгаа. Тэгэх юм бол эрчим хүч хэмнэн. Тэр хийж байгаа бүх үйлдэл маань өөрөө ирэхгүй одоо Ур амьсгалын өөрчлөлийн хурдыг тааруулах чиглэлд яваад байна шүү дээ. Тий. Тэгээд хүнсний хувьчлалын өрөөнд ерөнхийдөө 22 онд манай дээр очисон үзээд манай тийм emission free үйлдвэр шүү дээ. Төлөмжийн тэг ялгарл. Тэг ялгарл. Тэг ялгарл. Тэгээд үзчихэд стратегийн юу хийж тий. Бид нар яг хоёр нь одоо сүүлийн 4 жил ингээд тайлан репортуудаа байнга гаргаж байгаа. Тэгээ энэ маань экологийн системч цуглуулагдаад явдаг. Бүх одоо нийтэд нээлттэй байдаг. Тэгээ энэ маань эргээд одоо энэ мэдээ тэр зээл санхүүжилт байна уу, үргэлжлүүлээ дараа дараагийнхаа үе шаттай тэгээ 17 зорилтын зүйлүүдтэй хийх хэрэгтэй л
алхмууд хийгдэж байгаа. Стратеги манлайлагч. Байгаль орчмын нэгэн засаглалаар. За эх жил маш олон улс орнуудад те Монгол улс бас копийн уулзалтаар одоо яг одоо нүүр царайгаа таниулна гэх юм уу? Ийм том чухал ач холбогдолтой хурал болох гэдэг шүү дээ. Тэгээд та яг одоо өнөөдрийн хувьд бол хог хаягдлын асуудлаар мөн бусад хөлөмжийн алгарлыг бууруулах асуудлаар хувийн хвшил болоо төрийн бас байгууллагууд ямар хүчин чармайлт гарч байгаа талаараас нэлээдгүй сонслоо. Тэгэхээр сүүлийн асуултыг танаас асууя. Эсвэл танд үлдээе тий. Үүнтэй холбоотойгоор ямар манлайллыг үзүүлэх вэ? Ямар бодлогууд дээр төвлөрч бас хурцлах чиглэлд яаж хувийн хвшил болон төрийн бас байгууллага за мөн иргэдтэй хамтарч ажиллах вэ? Энэ талаараа та бас байр сууриа илэрхийлэхгүй юу? За. Тэгэхээр яг зүгээр өнөөдөр мэдээж төрийн алба болоо гэж аваад хариуцчих үед хариуцчихсан шиг хийж явах хэрэгтэй. Тэгэхээр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сай дээр ажиллаж байгаагийн үед ямар зүйлийг амлж хэлж чадах вэ гэж асууж байна гэж ойлголоо. Зүгээр би бол иргэний зориг ногоо намын дарга. Иргэний зориг ногоо нам Монгол улсад байдаг улс төрийн 37 намаас ногоо үзэл баримталтай ганцхан нам. Өөрийн үзэл баримталтай дээж өгөхөд бүртгүүлсэн үзэл баримтлалынхаа нэг тулах баг нь ногоо үзэл баримтлалаа тойргийн эдийн засаг, хүртээмжтэй эдийн засгийн асуудлыг ярьдаг, шударгаас ярьдаг ийм нам. Тэгэхээр энэ иргэний зориг ногоо нам буюу ногоо үзэл баримталтай нам ногоон салбарыг удирдах байна гэдэг нь зарим зүйл дээр ухрах аргагүй болж байгаа. Жишээлбэл ардын намын гарчсан намын хүмүүс бол нөгөө нам дотоодынхаа улс төрийн одоо дотоод шахалт гэдэг юм да дарамт биш. Тэгэхээр тэр зохицуултаасаа болоод нөгөө үг дуурч чаддгүй амтан санал хэлж болдгоо байгаль их дэлхий шиг ингээд тэрийг хохироогоо тоошоо уурдаг алхам ээж болдог бол манай хувьд бол тийм боломжгүй болчихж байгаа. Тийм болохоор энэ байр суурин дээр нэгдүгээр дуртай байна гэдгийг амлах хэрэгтэй. Энийгээ бол байр суурь тодорхой нотолж илэрхийлж байгаа. Цаашаа ч илэрхийлээ явна гэж байгаа. Энэ бол эхний асуудал. За тэгэхээр энэ байгаль орчныг хамгаалах энэ асуудалтайгаа холбоотойгоор бид нар бол байр суурьнд бол хатуу байр суурьтай байна гэдгийг улс төрийн манлайлалтаар хэлж байгаа. Нөгөөдөөгөр засаглал аль улсад хаант байна уу гүйцэтгэх ер нь ямар засаглалтай байх эсвэл хамаарат тэнд улс төрийн шийдвэр гардаг. Тэгэхээр бид нар шинжлэх ухаанд итгэж явах хэрэгтэй. Шинжлэх ухаан ялж явах хэрэгтэй. Тэгэхээр эрдэмтэд мэргэд бизнес эрхлэгчид иргэд олон нийтийн оролцоог хангахын тулд ажиллаж явах хэрэгтэй. Одоо энэ бүсгүйг бол би хогны чиглэлээр ажиллаж байгаа төрийн бас байгууллагынхаа хувьд бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийнхаа яамд юм уу сайтын зөвлөлд бол урьж байна. Ингээд бид хамтран ажиллахад хүрэлцэн ирээд ажиллавал бол туйлын сэтгэвтэй хамтарч ажиллана. COP17 гэдэг нь Риогийн 3 COP байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн COP, биологийн олон янз байдлын COP, бидний хийж байгаа буюу цөлжилттэй тэмцэх, цөлжилтийн эсрэг COP гэдэг. Цөлжилтийн эсрэг COP гэдэг маань өөрөө юу хэлж өгнө гэхээр те хөрс ургамал бүхий газар байна гэдэг бол ерөөсөө цөлжилтгүй гэсэн. Мэдээж говь байлгүй яах вэ те баг зэрэг цөл байлгүй яах. Гэхдээ энэ чиглэл рүүгээ явж байна. Тэгэхээр бид нар цөлжилтөөс гарна гэдэг маань өөрөө нөгөө доктортой амжиргаа, тойргийн эдийн засаг, хүртээмжтэй байдал, дээрэс нөгөө янз бүрийн цаг уурын эрсдлүүд, уур амьсгалын эрсдлүүдээс өөрсдөө хамгаалах авч гарах ийм нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм аа. Тэгээд уур амьсгалын өөрчлөлт цаг уур энэ нөхцөл байдал бол Монголд хамгийн хүнд төсж байгаа 77% нь цөлжчихсэн байна мó цөлжилтэнд өртсөн байна Монгол улсын газар нутгийн. Тэгээд одоо бэлэмч гэдэг юм уу одоо энэ олон улсын байгаль хамгааллын асуудлууд бол оны сүүлээр энэ хурлууд нь том хурлууд нь яваад өнгөрдөг. Манай COP ч гэсэн оны 10-11 сард болох хэвээр. Тэгээд Монголын цаг агаарын нөхцөл байдлыг ярьсаар байгаад одоо өнөөдөр 256 хоногийн дараа Монгол улсад COP эхлэх гэж байна. Тэгэхээр бид нэр энэ COP төр юуг гаргаж ирэх? Цөлжилтийн асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй. Энэ бизнесийн Монголын бизнесийн энэ одоо мандатлагч байгууллагуудыг энэ сайн туршлагыг ногоон зоон дээр нь билүү зоон дээр нь оруулж ирэх хэрэгтэй. Бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлэх хэрэгтэй. Монгол улсын одоо иргэд бизнес одоо эрхлэгчдийн татврын мөнгөөр бүрдсэн мөнгөөр өнөөдөр тодорхой зардлуудыг санхүүжүүлж байгаа боловч дэлхийн арга хэмжээг дэлхийн мөнгөөр дэлхийн оролцогчтой хийх хэрэгтэй. 100-аас дээш улсын байгаль орчны сайд нар ирнэ. Ер нь хамгийн багадаа 10-аас дээш 30 хүртэл за 30-та биш юм а гэхэд нэг 15-20 төрлийн өндөр хэмжээний ерөнхий сайд нар ирнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд энд бол Монгол улс цөлжилтийн асуудлаар дэлхийн нийтийн төвд 2-7 хоног
байна. Анхаарлын төвд тэгээд байна, маш том. магадгүй 1 тэрбум, магадгүй 3 тэрбумтэй, магадгүй бүр идэвхжсэн хөрөнгө оруулалт дунд болон богино урт хугацааны хөрөнгө оруулалтууд ороод ирэх юм бол энэ бол үнэхээр бодит үр дүнтэй хөрөл болно. Тэгээд үүн дээр бол бүгдийг нь урьж байгаа шүү. За баярлалаа. Хурлын амжилттай болох болтугай. Тэгээ ялангуяа энэ хог хаягдлын чиглэлээр зах зээлд хэрэгтэй байгаа гол шийдвэр гаргалтуудыг засаглалын хувьд бас те хамтраад шийдэлт хүрнэ гэдэгт итгэж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Урилгыг хүрэлцэн одоо хүлээн авч хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Өдөгчтэй та бүхэнд анализ, засаглал ба зах зээл хөтөлбөрийн шинэ дугаар хүрлээ хамт байсанд баярлалаа. Бодлого тодорхойлогч зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Зорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгаад хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ.